Эрүүл Монгол хүн үндэсний хөтөлбөөний зүгээс бас олон ийм цаг үеэ мэдэрсэн нөлөөллийн ажлууд бас явдаг тийм ээ. Тэгэхээр ерөнхийлөгчийн зөвлөх бадмаа зөвлөхийн хувьд бол энэ эрүүл мэндийн боловсрал нөлөөллийн ажил дээр бас таны ярилцлагууд дээр нэлээд мессежүүд би сонсдог. Тэгэхээр эрүүл мэндийн боловсролын нөхцөл байдал ямар байгаа гэдэг нь бас хаана хүн бүхэн мэдж байгаа. Тэгэхээр энэ чиглэлд таны байр суурь одоо хийгдэж байгаа ажлууд юу байна? Яг одоо хийгдэж байгаа ажлууд гэх юм бол эрүүл мэндийн хичээлийг бол 10 жилийн СӨБ сургуулийн өмнөх боловсрал бол ерөнхий боловсролын бага ангиас бүр хүмүүс хасцсан байсан. Ямар ч эрүүл мэндийн хичээл оруулахгүйгээр. За хасаад эрүүл мэнд биеийн тамир гэдэг юм нэг хичээл болгочихсон байсан л да. Яг намайг ажиллаа аваад удаагүй байхад яг энэ ажлын хэсэгт нь би ингэж ороод явъя гэсэн боловч болоогүй. За тэгээд Наранбаяр сайд буюу боловсролынхаа сайдтай ярилцсны эцэст ерөнхийдөө СӨБ бол ЕБС-ийн бага ангийн сурагчид 16 цагийг эрүүл мэндийн хичээл гэж тустай хичээл гаргасан байна. Бүтэн жилийн хугацаанд. Тэгвэл огт байхгүйгээс бас 16 цаг гаргана гэдэг маань ихний бас бидний нэг том алхам гэж харж байгаа. Тэгвэл 16 цагт бид нэр эрүүл мэндийн хичээлийг бүрэн өгч чадахгүй. Яагаад чадахгүй? Ер нь бол бид нэр эрүүл мэндтэй буюу нийгмийн эрүүл мэнд тал руугаа анхаарахгүй бол энэ хүчлэл хизээж буурахгүй. Манай эмнэлгүүдийн ачаал хизээж буурахгүй. Хүмүүс маань өөрсдөө эрүүл мэндийн мэдээлэлтэй шүүлтүртэй хандах хэрэгтэй байгаа. Миний хувьд бол яг энэ боловсрал болон нөлөөллийн ажил гэдэг зүйл рүү нэлээд одоо яг ханцуу шамлан орж байгаа. Яагаад тэгэхээр боловсрал за нөлөөллийн ажил гэхэлэр ихэнх хүмүүс маань те за ингээд хідэн одоо инфлюенсерүүд суулгаад мэдээлэл өгөө тэгээ нөгөөтг нь үзэх ёстой хүмүүс нь үзэл орхичдаг гэж ойлгодог. Гэхдээ нөлөөллийн ажил гэдэг маань эхлээд боловсралыг олгочихж байгаа. Мэдлэгийг хүчж байгаа. Тэгээд хамгийн сүүлд нь зан үйл буюу хандлагыг өөрчлөх ийм асуудал явд. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн хичээлийг бол маш чанартай оруулах шаардлагатай байна. Энийг зөвхөн бид нэр боловсролын яам хариуцах ёстойг хайж болохгүй. Эрүүл мэндийн яамч оролцох ёстой, соёлын яамч оролцох ёстой, боловсролын яамч өөр оролцох ёстой. Тэгэхээр ингэж хамтын одоо хүчээр одоо ирээдүй басан иргэдийгээ бид нэр эрүүл мэндийн боловсралтай болгоно гэсэн. Одоо бид нэр 30 гарсан хүмүүстэй тэгээ 1000 одоо хэв шинжээний өөрчлөх гээд тэг ингэж чадахгүй шүү дээ. Тэр хүмүүс чинь 30 жил яг тэгж өөрөөхөр амьдэрсэн байгаа хүмүүс. Бид нэр тодорхой хэмжээний мэдээллийн нөгөө тодорхой хэмжээний боловсролыг олгоно. Эсвэргээрээ бидний яг одоо хийж байгаа ажиллагаа одоо үйл ажиллагаа маань үр дүнтэй болгох сегмент маань бол хүүхдүүд байгаа. Тэгэхээр хүүхдүүд дээрээ бид нэр эрүүл мэндийн боловсрал олгох дээр нь төлхөө ажиллаж чадах юм бол тэр хүүхдүүд маань 10 20 жилийн дараа нас бид гүцээд бид нартай бид наргүй энэ надад хортой. Энэ надад хоргүй. Би энийг идэж болно, энийг идэж болохгүй. Би ийм юм хийх юм бол миний биед муу, ийм хийх юм бол миний биед сайн гэдэг юм боловсралтай болно гэсэн. Ер нь тэрний төлөө одоо эрүүл Монгол үндэсний хөтөлбөр ажиллаж байна.